За. За энэ хоёрны даалгавар дээр хэдүүлээ хамт ажиллая тийм ээ. Даалгаврын эзэнд бол бүр илүү ашигтай штэ. Яагаад гэвэл өөрийнхөө имийг засаж байгаа учраас. За би юугаа камера хаачи. Жохон уцтай хавьд хэцүү байгаа учраас. За. Ёо. За, 보여요? харагдчихэв үү? 잘 보여? гэвэл хүндэтгэлийн бас болно нэз. За, чодуу гэчээд ил гэдэг үндсэн үг нь энэ юм байгаа юм. ил. Тэгэд ажлыг хийдэг ирэл гэх юм бол ингэж бичнэ. чодуу гэд ирэл 합니다. Би ч бас ажилдаг гэж байгаас. 자, дараа нь 나는 몽골 사람입니다. 좋아요. 잘했어요. 친구들이 몽골 사람입니다. 그렇지, 데밋. 그 다음에 사과가 залгын штэ нөгөө нэр үгийн ардаас заавчгүй нэр үгийн нөхцөл авдаг учраас 사과가 아니면 사과는 тэр алим нөгөө алим чинь гэсэн тохиолдолд нэн 사과는 사과가 비싸요. ойрын үед 사과 үнэтэй байна гэх юм бол тэгж ярьдаг штэ эн чинь нөгөө нэг улирал нь өнгөрчдөг штэ тийм ээ. Тэгэхээр яг уу ойрын үед алим үнэтэй байна гэвэл Санш 요즘 사과가 비싸요 гэж ярьдаг үз. 요즘 би зүгээр цагаагч эрхэн талдаад ингэ нэмчихэд 요즘 사과가 사요. 과일이 инкс адилхан. 과일 가게가 좋아요. дэлгүүрийг нь гоё гэж хэлэх юм шүү дээ. Тийм ээ. Тэр тохиолдолд 과일 가게가 байхгүй юу? 가게가 юу нь гоё юм? гоё байгаа юм эзэн нь юу юм? 가게 шүү дээ. 가가 эзэн бий. тийм учраас 가게가 공항이 좋아요. 인천 공항이 좋아요. 이쯤에 санагдаж байна. 인천 공항이 за аль нь Жишингисхан 공항 гэсэн болно тийм ээ. тэр бол хамаагүй. 예를 들면 жишээ нь 인천 공항이 좋아요. аль болох үг нэмжлээл сайн бит. даалгавар хийж байгаа хүний хувьд. за 여기서 전력이 энэ дандаа нөгөө нэрлэхийн диалогын нөхцөлийг хаяад байсан байна. 여기 가깝습니다. хүндэтгэлийн хэлбэрээр гүйцэсэн бичсэн байна тийм ээ. 가깝습니다. 가깝다 гэдэг тэмдэг нэр тэмдэг үйл үг ашигласан байна. сайн байна. нөгөө гүнүүдээс ашиглаад байна шүү дээ. 여기에서 쇼 энэ товчлаа хийсэн байна. 여기에서 үнэндээ бол 여기에서 이것도 여기에서 몽골이 멀리 있어요. 그래서 이거 зүгээр 멀어요 гэдгийг 멀어요. хол сарчиг хол нутаг гэдэг шиг юм ярьж ирсэн. 몽골이 멀어요. 자, 내가 길을 잃어버렸습니다. 사마 알트산 보여도청 길을 잃어버렸습니다. гэж хэлдэг. 어제 그 자다에테 бичнэ. 어제 энэ нөгөө дээр ил гэдгийг ирэл 약했어요. 지금 англи хэлний хичээл ороо явчих. 자, солонгос хэлний хичээл орё тийм ээ. 자, 내가 아침 밥을 작은 диалогын нөхцөл 김치를 먹다 гэдэгтэй адилхан 아침 밥을 хоолыг идээд байгаа юм. 밥을 오늘 요 좋습니다. 진짜 좋다. 요 날씨 тийм ээ. 요 гэдэг асуултанд хариулж байгаа юм чинь 날씨가 тэр сайхан байгаа юмны чинь эзэн бий 날씨 штэ. Тийм учраас 날씨가 진짜 좋다.
хүн сэтгэлийн бусаар төгсгөж ирэн дээр. Шута гэж ингэ төгсгөж болдог. Ялангуяа бичгийн хэлбэрээр. За, 그다음에 저는 7시에 퇴근하다. За, энэ нэлээд хэцүү үг хэрэгэлсэн байна. 퇴근하다 гэж ярьдаг. 퇴근의 эсрэг нь болохоор 출근하다 гэж ярьдаг. 퇴근 гэдэг чинь юу штэ? Ажилдаа очих штэ, тийм ээ? Өглөө. 퇴근. 출근 гэдэг нь болохоор орой. За, энийг ингээ оруулчих. нэг эсрэг үгийг мэдүүлэх үүднээс 출근하고 집에 8시에 도착해요. 와, 완전 нэлээд өндөр түвшний үгүүд хэрэгэлсэн байна. Ганцны үг. 도착했어요. энэ гэтэйч. Миний өгсөн үгэн дээр 도착하다 гэж байсан уу? Байгаагүй болов? За тэр яах вэ? Тэр байгаа гэд хэлчихвэл эзэн тодорчих байх тийм ээ. За. Маш гоё өгүүлбэрөөр зохиосон байна. 저는 아침 6시에 일어나서 출근해요. Why? 6시에 일어 гэдэг ингэж бичнэ. 일어 гэж бичдэг байхгүй. 일어나서 아침에 출근해요. 저녁에 출근해요. 아침에. 아니야. 맞아. 퇴근은 신호. 삐안 떴으면 돼. 네. 미안합니다. 여기서 출근. 뭐야? 아니야. 여기서 아실 때 약간 출근 왔고요. 네. 아실때서 약간 퇴근. 네, 아실때서 6시에 일어나서 출근하는 것이 맞아? 들려. 맞아요, 들려요. 알아 맞아요. 맞습니다. 맞아요. 여기서 출근이 맞고요. 저녁에는 퇴근. 네, 이 저녁 집에 저녁 8시에 있어요. 선생님이 잘 가르쳐요. 진짜? 저는 일요일에 쉬어요. 잘했어요. 3번. 자, 3번. مش 3번. 셋. За жишээлх юм бол иймэрхүү байдлаар ингээд даалгаврын азтай 열심히 сайн хийсэн тэгээ азтай хүн байх юм бол иймэрхүү байдлаар нийтийн өмнө өөрийнхөө хийсэн бүтээлийг нэр хүндтэйгээр ингэж дэлгүүрж болох нь шүү. Гоёгоос хийсэн үнэн гоё юм байна. За. За одоо яах вэ гэхээр та нар өөрсдөө 이건 말고 миний явуулсан нөгөө нэг даалгаврын жишээг хүүхдийн хийсэн даалгавар гэдэг чинь энэ шүү дээ. За эднийг та нар зүгээр л халтхан л харуулчих. Ямар 열심히 хийсэн бэ гэдгийг л харуулчих. За энэ дандаа 활용 гэдгийг 회리용 гэж бичсэн байна. 활용 юм байна. За ямар ч байсан энэ миний өгсөн та бүхэнд өгсөн та нарт өгсөн нөгөө нэг үйл тэмдэг нэрээр зохиосон байгаа. 부지런하다, 불쌍하다, 비싸다, 빠르다, 쉽다, 슬프다.
Өгүүлбэр болгон дээр хэдийг зохиосон бэ? 5 өгүүлбэр зохиосон байж тээ. Энэ хүүхдийг хараарай. Үг, тийм ээ? Тэгэхээр үгээс авсан, бичсэн. Дараа нь холбоо үг болгосон. Нэг үгтэй холбоо болгоод авцсан. Тэгэнгүүтээ тэрийгэ өгүүлбэр болгосон байгаа. За жишээ нь харъя. 슬프다 гэдэг үг байна. Гунигтай гэсэн үг шүү дээ. Уйтгартай гунигтай. 슬픈 일. гунигтай зүйл. 슬픈 사람. гунигтай хүн. 슬픈 살다. За энэ дээр бол яагаад нөгөө үйл үгтэй холбоцохороо алдаа гаргасан байгаа юм. 슬픈 살다. Нэр үгийн өмнө орох ёстой. Жишээлх юм бол 슬픈 самч гэдэг юм уу тийм ээ? 슬픈 хүний амьдрал, инсенж байдаг юм уу? Ингэж орох ёстой. Энэ дээр бол алдаа гаргасан. 교실에서 슬프다. 이게 좀 조금 슬픈 영화. гунигтай кино байж болно биз? Ямар кино гэдэг үлээ тэр чинь. Тийм киног чинь. Өөлөлт киног чинь. Монголоор ямар кино хөө? Уйтгартай кино. Уйтгартай гэвэл чинь сонирхолтой бас тий. Гунигтай гэж. Гунигийн ямар таа гэдэг гунигтай гэж болно. За, өгүүлбэр нөгөө 슬픈 일 гэдгээр яаж зохиосон бэ гэвэл 이 회사에서 올해 슬픈 일이 많이 생겼습니다. 아이고. 인 회사에서 간판 올해 길에 인질 있잖아요. 슬픈 일이 많이 생겼습니다. 가사 많이 생겼습니다. 맞선 적었으면 나는 이게 덧쳤으면 된 슬픈 사람이 보기 싫어하기 때문에 즐겁게 있어 친구야. 보기 싫기 때문에 자, 야무스타치. 이 아저씨가 슬픈 삶을 봐서 많이 사랑해줘. 교실에서 모두 너무 슬픕니다. 무슨 일인지 모릅니다. 자, 인사한 우리들은 교실에서 알겠다. 모두 너무 슬픕니다. 님도 슬픕니다. 대야식 밑에 오기 전에 슬픈 영화 гэдэг дээр байна уу? Сонсогдож байна уу? байна. За. Миний утсаар яриа сонсогдсон сая? Үгүй юу? За, ашгүй. За. Монголоос залгаад офисоос. За. 슬픈 영화 гэдэг дээр ямар өгүүлбэр зохиосон бэ гэхээр 영화가 슬퍼서 울었습니다 гэж байна. Зөв өгүүлбэр байна. Гоё өгүүлбэр байна. Гунигтай. Өсөө утсараас орж болох юм байна те. Болно. Тий. Тийм. 영화가 슬퍼서 гунигтай гэдэг тал руу. Гунигтай гэсэн. 슬퍼서 울었습니다. 울лаа. За иймэрхүү байдлаар даалгавар хийж ирж байсан. Өгүүлбэр зохиож байсан. Та нар ч гэсэн иймэрхүү байдлаар зохиож болно гэж энэчнээс нэг жишээ аваад. За 행복하다 гэдэг үгээр манай ангиас юм болоо гэж. Яасан? Манай ангиас биш юм уу гэсэн. Би түрүүн хэлсэн билүү? Тайлбарсан байх тийм ээ? 21 жилийн өмнө. Тийм. Сангийн мундаг ясан ч те. За.
Хэмбүх хата гэдэг гоё үгээр ямар өгүүлбэр зохиосон бэ гэвэл 행복한 사람, 행복한 하루, 행복한 가족이 행복하다. Энэ үгүүд гурван холбоо үгийг орчуулах юм байна уу? Шууд орчуулах юм байна уу? Аж жаргалтай хүн. За. Аж жаргалтай өдөр. За. Гэр бүлийн аж жаргал гэх юм уу? Гэр бүл аж жаргалтай. Гэр бүл аж жаргалтай 가족이 Тийм 가족이 гэсэн болохоос гэр бүл аж жаргалтай. Тэр аж жаргалтай байгаа тэр subject нь гэр бүл байхгүй юу? Гэр бүл аж жаргалтай. За, сайн байна. Солонгосчууд 박수 гэдэг штэ. За яда 박수 за яда. За. Ямар өгүүлбэр дараагийн өгүүлбэрийн өөрийнх нь орчуулаарай. Хэн нэг нь орчуулаарай. 행복한 사람이 봐서 기분이 좋아졌습니다. 사람을 байх ёстой. харж байгаа хүнийг харж байгаа юм чинь 행복한 사람을 봐서 жаргал гэдэг үг чинь байна. За. Хэн орчуулах вэ? 행복한 사람을 봐서 보아서 Би орчуулах шээ. За тэг. 행복한 사람이 гэдэг үү? Тэ. Аж жаргалтай хүнийг харахад сэтгэлийн сайхан болдог. Зөв. Өнгөрсөн цаг дээр биеийн гэж болох тий. 기분이 яасан гинэ? 기분이 хийг бие гэж болох уу тий. Энэ бол зүгээр сэтгэл санаа. 기분. Тэр хүн гэх юм бол 기분 гэвэл өөр штэ. 그분 тэр хүн. Энэ болохоор 기분 байхгүй юу? Тийм. 그분. 그 사람 гэдгийг хүндэтгэлийн хэлбэрээс тийм байна. Энэс өөр. Энэ болохоор 기분이 좋아요, 기분이 나빠요 гэж ярьдаг. Чамтай хамт сайхан өдрийг өнгөрөөе. 지냈습니다. өнгөрсөн цаг дээр байна тийм ээ. Тэр өнгөрсөн цаг үзээгүй учраас тэгж юм л та. 하루를 지냈습니다. өдрийг өнгөрөөсөн гэж. За. 그리고 би аж жаргалтай гэр бүл 키웠습니다. 자랐습니다 гэж хэлний тохиолдолд өссөн гэж. өссөн. Би аж жаргалтай гэр бүл өссөн. Тэ. За. За, ингэж болно. Энийг уншаад энэ алдаатай өгүүлбэр байгааз өөрөө алдаатай өгүүлбэрийг нь хараад олоод засаад надаас фидбек аваад надаар шалгуулад тэгээ буцаагаад тавьж болно юун дээрээ. Та нар өөрсдөө бүтээлчээр ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Буцаагаад юун дээр тавих юм бол групп дээр тавих юм бол бусад хүмүүс харахад бусад хүмүүс тэрэг болно нэз. Бусад хүмүүс болохоор ерөнхийдөө энэ одоо алдаатай алдаагүй байгааг нь мэдэхгүй байгаа шүү дээ одоохондоо. Би ч гэсэн алдаатай өгүүлбэр хэр байгааг нь мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм учраас хин нэгэн авьяа сайн үйлс бүтээгээд өөрийнхөө авьяас чадварыг дайчлаад уншаад тэгээ өөрөө засаад алдаагийн засаад тэгээ надаар шалгуулад редакторлуулаад тэгээ эргээд хүмүүсийн хүртэл болгож болно. За тийм юм байвал би шууд энэ хичээл дээр гайгүй оноотой гаргана шүү. Бүтээлтэй юм чинь. За тэрийг яг зүгээр нэг ам алдчихъя. Тэгээ ерөнхийдөө алдаа байхгүй юм шүү. Байгаа. Байгаа шүү. Байлгүй яг. Хэдэн алдаа байгаа бол. Тэрийг одоо зассан хүн л яаш тий. Багш би аваа засчихсан. Аваа багшаа тий. Тэгээ би За тийм та нар өсөлт болно шүү дээ орондоо.
Тэ. Аа. За. Өөр хэрвээ надаас бас өөр нэг жишээ бас авч болно. Надад бол хангалттай л байгаа. Өөр нэг ганц жишээ за хангалттай нааш юм. Ганц жишээ бол байгаа. Ганц юм уу гэдэг жишээ. За аав шүү багш. За авч болно. Өгч болно. Авах хүмүүс нь жичтэй хариу яана үз. За. Рекламын хичээлээс яг уу те. Яах вэ гинэ? Рекламын рекламын хичээлээс өмнө яг уу. Болно. Тэгвэл сайн. За. Тэгвэл би авчия. За тэг. Дараа надаас нэхэд аваарай. За. За энэ дээр болохоор түрүүний хичээлдээ бид нар үзсэн. Хата удаа гэдэг хөдөлгөөн заасан үйл үг. Мэдээж тэрөө хата, тэрөө удаа, тураа хата, тураа удаа гэдэг үг орно штэ. Хөдөлгөөн заасан юм чинь. Энэ үг яадаг юм бэ гэхээр хөдөлгөөн заана гэдэг чинь хөдөлгөөн чинь ямар нэгэн чиглэлтэй байна үз? Тийм үү? Тэгээ чиглэлийг зааж таарна та. Нэг аль нэг тийш явна гэдэг чинь аль нэг юм руу явж таарна үз? Аль нэг тийш явж таарна үз? Тийм учраас тохиолдол яад юм бэ гэхээр дагавар нөхцөл авдаг. Нөхцөл. Жишээ нь энэ байна. 저는 집에 갑니다. 네? 선생님이 학교에 옵니다. 길로 явах, 길로 ирэх гэж ярихад авдаг гэсэн үг. Нэгсэндээ хата удаа гэдэг үгийн өмнө ордог гэсэн үг. 혼장. бид нар бол 혼장 дэх ажил хийдэг штэ. 혼장에 갑니다. 혼장에 옵니다. 집에 гэрээсээ гараад үйлдвэр дээр ажил дээр очиод ажилласаа гараад гэрдээ очиод ерөөсөө амьдрал ийм гэж ярив. Тэгвэл яах вэ? амьдрал ийм байна. уламжлалаар ярихад 저는 집에서 가고 혼장에 오고 혼장에서 나가고 집에 오고 집에서 나가고 혼장에 가고 혼장에서 나가고 집에 오고 집에서 가고 혼장에 오고 혼장에서 가고 집에 오고 집에서 가고 오고 иймэрхүү байдлаар хичнээн ярьж болж байгаас яг удаа хата жив 혼장 гэдэг хоёр үгийг ашиглаад солонгос шиг ярьж болж байгаас 집에서 나갑니다. 혼장에 옵니다. 혼장에서 갑니다. 집에 옵니다. иймэрхүү байдлаар амьдрал үргэлжилт입니다 гэж. үргэлжилт입니다 гэж. За, иймэрхүү байдлаар өөртөө хөгжөөх хэрэгтэй. Хөгжөө сурах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг бодоод иймэрхүү байдлаар амьдралж байна гэж. За. 그다음에 дараа нь ямар нэгэн ямыг ажил хийдэгч вэ, хоол иддэгч вэ, хичээл хийдэгч вэ, ямар нэгэн газар хийж таарна үү? Ямар нэгэн орон зайд хийж таарна үү? Гэртээ ч вэ, сургууль дээр ч вэ, ажил дээр ч вэ, гунжаан дээр ч вэ. Ажил дээр гэхэд үйлдвэр дээр гэхэд юу гэж хэлэх вэ? Үйлдвэр дээр ажиллах гэхэд юу гэж хэлэх вэ? Тэр тохиолдолд аваад байгаа юм. бид нар одоо яаж юм? 학교에서 공부합니다. 혼자내서 일을 합니다. 네. 에서. 혼자내서 일을 합니다. 네. 어떠서 бид нар яаж юм? 어디에서 공부합니까? хаана хичээл хийж байгаа? 온라인에서 공부합니다. 집에서 공부합니다. 인터넷에서 공부합니다. Босоо дээр онлайн гэдэг нь гэдэг. 온라인.
Солонгос хүмүүс тэгэхээр ойлгох юм уу те? Онлайн. Тий. Сайбо гэж эднэрийг ярьдээ. Сайбо 대학교, 사이버. 사이버 대학교에서 공부합니다. Сайбор юм уу те? Дахин ертөнц. 네. 사이버 대학교. Сайбор. 사이버. Cyber. 사이버 유니버시티. 온라인 사이버 유니버시티. Захим сургууль. 사이버 대학교. 자, 그다음에 한국 친구는 집에서 김치를 먹습니다. 자, 집에서 밑에 김치. 한국 친구가 밑에 집에서 김치를 먹잖아요. 그때 김치 비슷하네. 그때 김치 또 한국 친구 그치? 없죠. 자, 인후 чиглэл заадаг үйл өмнө нөхцөл авдаг байна. Ямар нэгэн үйлдэл заасан тодорхой үйл өмнөө аль газар ямар нэгэн газар үйлдэл явагдаж байгаа хэлэхдээ S авдаг байна. Хоёр дахь S байна бас. Өөр нэг S байна. S-ийн тохиолдол. Энэ 왔습니다 гэд хөдөлгөөн заасан үйл өмнө орсон байгааз S гэдэг. Энэ болохоор зүгээр тусах үйл өмнө орж ирсэн шүү дээ. Ямар нэгэн юмыг ямар нэгэн газар хийх орж исэн болол энэ тохиолдолд ирэх гэдгийн өмнө орж ийн. Ирсэн гэдэг үгийн өмнө орж ийн. Тэгвэл яах вэ? Аль нэг газраас S болж таарна. Солонгост ирсэн. 네, 저는 한국에서 왔습니다. 설렁서스. 그래 설렁서스 이룰 야고 설렁서로 이룰. 한국에 몽골에. 설렁서스 역행 버섯 한국에서 네. 설렁서스 몽골로 역행 야고. 설렁서스 몽골로 이렇게 야고. 한국에서 몽골로 가요. 네. 한국에서 몽골 гэж зүгээр шүү. Нөхцөл заалахгүй яана шүү дээ, 로 한국에서 몽골에서 왔습니다. 자, 한국 설렁서스 역할 다시. 한국에서 몽골에 갑니다. 자, 영훈. 한국에서 몽골에 갑니다. 설렁서스 몽골로 яв잖아. 한국에서 몽골에 옵니다. 이른 되면 일치시 болно, яв치시 болно. 몽골에서 한국에 옵니다. 친구가 이제 내일 오늘 인근 хөдөлгөөн заасан үйл өгдөл ямар нэгэн газараас ямар нэгэн руу ирэх очих. 어디에서 어디에 갑니다. 어디 ямар нэгэн газраас 어디에서 어디에 옵니다. ингэж ярина гэсэн. За энэ бол гол бүтэц. Өгүүлбэрийн гол бүтэц. Ерөөсөө энэ дээр л бүх өгүүлбэр бүх яриа энэ дээр л бий болно. Энэ дээр л баригдана гэсэн. Бүтээгдэнэ гэсэн. Энэ нэг юм асуухад байна штэ. Та нар яаж энэ сүүлийн үед 2 цагаар хичээлж гин, 2 параар хичээлж гин үү, ганц параар хичээлж гин үү? ганц параар хичээлж байгаа тий. Ганц пар. Нэг парын яаж вэ? Яаж орж ирж байгаа? Яачгүй.
Нэг Та нар ямар пар байна? багтаагаад шахаад заач. Хоёр пар багшаа жоохон уртаагаа тий. Амар ядарч байгаа. Өөрийн пар материалыг нь аваад өөрснөө үзэх юм шүү. Ер нь тэгж явсан зүгээр байна уу? Гэхдээ багшаа 2 цаг орсон дээр юм шүү. Дараа нь материалыг нь үзнэ гэхээр тэгээд худлаад багш таарах шиг шүү. Яг суугаад яг ингээд 2 параар орох юм бол оюутнууд ч ингээд суугаад үзээд байгаа байхгүй яг. Одоо та 1 параар орох юм бол дараа нь юу штэ хүн болгоо яг харилцаа адилгүй өөр байгаа л да. Тэгтээ сүүлийн үед сургалтын албанаас гарч байгаа зарчим юу вэ гэхээр одоо орчин үеийн юундаа тохируулаад нэг пар ороод тэгээд оюутан илүү бие дааж ажиллах юм дээр илүү анхаарал тавина гэж ярьсан байгаа л да. Тэгээ багш нар одоо нэг пар ороод байгаа зарим багш нар. Тэгээд нэг пар орохоор ч одоо оюутан гэж одоо дээд сургууль сураад яах вэ? Нэг пар ордог дээд сургууль гэж хаана байх вэ? Хоёр пар сураад ойлгохгүй байгаа хүмүүс нэг пар сураад ойлгох уу? Тийм шүү дээ. Хоёр парда цагтаа ирэхгүй багш нар нэг пард ирэх үү? Тэгээ бид нар чинь ажил хийх хүмүүс тэрийгээ дараа нөхөж аавна гэж тэгээ бас л тэгсэнд орол багшаараа заалгаад нөхөж авсан хамаагүй дээр юм шүү. Тийм шүү дээ. Санал нэг байна. Тэгэхээр ингэх хэрэгтэй байна л да. Би ч гэсэн ерөөсөө яг та нарын саналыг би дэмжиж байгаа байхгүй юу? Тэр талдаа байгаа байхгүй юу? Яагаад гэвэл би нөгөө хичээл гэдэг юм чинь өөрөө заавчгүй харилцаа байх хэрэгтэй гэж үздэг. Миний хувьд. Дээрээс нь хэл гэдэг юм чинь шүү дээ. Хэл гэдэг юм чинь зүгээр нэг юм хэлээд эсвэл одоо зүгээр нэг ойлгуулад ингэж өнгөрчдөг юм биш байхгүй юу? Заавчгүй ярьж байж, харилцаж байж, communication хийж ээж тийм ээ. Ингэж ээж гайгүй сурдаг учраас, хөвшдөг учраас тэгэхээр энийг яах хэрэгтэй л дээ? Одоо нөгөө сургалтын албатайгаа та нар өөрсдөө саналаа гаргах хэрэгтэй л дээ. Бас бидний ихэнх хувь нь бүгд дэмжинэ гэж байхгүй. Бидний хувьд ихэнх хувь нь ийм учраас ийм бодолтой байна. Тийм учраас бид нар энийгээрээ ингэж хичээлэх юутай байна гэж. Тэгж болно. Гэтэ мэдээж яг нэг 20 минутаар ч юм уу тийм ээ 30 минутаар ч юм уу яаж болно штэ. Бас бүтэн цагаар нь биш. Тийм үү? Бүр болохгүй болол. За. За ямар ч байсан тэр талаар та бүхэн өөрсдөө байр суурийг өөрийнхөө юу гэж илэрхийлээрэй. Би ч гэсэн өөрийнхөө бас илэрхийлэх болно. Гэхдээ яг хуу сургалтын албаас заалчгүй тингээ гэдэг ч юм уу тийм ээ сургуулаас тэх юм бол би тэрийг дахиад зураг байхгүй шүү дээ. Та бас тэх юм уу? Би бол ерөнхийдөө 2 цагаараа заасан оршин нь илүү л гэж үзэх гээд байгаа юм л да. Гэж байгаа юм л да. Ялангуяа хэлний хувьд. Хэлний хичээлийн хувьд бол анхан шатны хувьд. Зүгээр мэрэгжлийн ч юм уу онлайн хичээл бол бас боломжтой л доо. Яагаад гэвэл нэгтгэхээр нь яачаад тий. Гэхдээ яг нөгөө нэг хэрэгжилж байгаа хүмүүсээс л шалтгаална. Миний хувьд бол нөгөө нэг Солонгос хэлний хувьд бол зүгээр ингээ ганцаараа ярьж ирсэнс тийм ээ. Ямар ч харилцаа байхгүй, communication байхгүй ярьж ирсэнээс тэргүү тэр 2 цаг дээрээ харилцаа доорондоо ингээд явчих юм бол арай амьд байх юм болов гэж бодоод байгаа юм л та. За тийм байна. За дараа нь энэ өгүүлбэрийн идта опта буюу байн байхгүй гэсэн хэлбэр байна. Энийг бол би зүгээр үгийг нь идта опта гэдэг үгийг зүгээр тусад нь ингээд дурдаад өнгөрөх гэж байгаа юм шүү. Өгүүлбэрийн бүтцэл нь бол мэдээж адилхан шүү дээ. За. Идта опта. Тийм юм байна. Тийм юм байхгүй гэсэн үг тийм үү? За энэ идта опта гэдэг үг ямар орд юм бэ гэхээр ямар нэгэн газар гэж хэлэхдээ авдаг. Эсо гэж хэлдэггүй.
Итта гэдэг үгийн өмнө заавалчгүй гэж хэлдэг. Ийм газар байна гэж хэлэх юм бол 집에 교실에 гэж хэлэх нь шүү дээ. Эсвэл интернет에 юу байгаа юм? Юу гэсэн асуултанд хариулах хууг учраас 이가 заасан. Тэгэд 있습니다. 그래서인데 있습니다 гэдэг үгийн өмнө хоёр үг орж болно гэсэн үг. Хаана юу байгаа юм бэ? Энэ жишээн дээр болохоор 교실에서 анги танхим. Хичээл ордог ангийн чинь 교실 гэдгийг 교실, 학교 гэдгийн 교, 실, өрөө гэдгийн шил. Сургууль байдаг өрөө буюу 교실. Шил гэдэг чинь ерөөсөө хичээл 말고 өрөөг заадаг шүү дээ. Ямар нэгэн өрөөг заадаг байхгүй юу? Өрөө тасалгааг. 화장실, 거실, 침실, 실로도 олон шүү дээ. Тийм ээ? Дангаар нь 사무실. тий. Яадаг гинэ? Дангаар нь шил гэхээр өрөө гэсэн үг шүү дээ. Үгүй, дангаараа бол барагтаа бол хэрэглэгдэхгүй. Заавалчгүй урдаа үгтэй ямар нэгэн хандсны үгтэй хамт орно гэсэн үг. 사무실 гэж их сонссон биз? 사무실. 사무 гэдэг нь ажил үүрэг гэсэн үг. Ажил үүрэг явуулдаг өрөө буюу офис. За шил гэдэг үг бол маш их гарна. Шил гээл орох юм бол ерөнхийдөө мэдээж өөр утгаар орох боломжтой болох ч юм. Энэ тохиолдолд газар зааж байгаа тохиолдолд өрөө таслахыг заана гэж ойлгож байна. За, 교실 ангид 칠판이 있습니다. 칠판 гэж юу болоо? Самбар. Миний нөгөө өгсөн үгийг та нар ээжилж гэнэ үү? Чэжж байгаа. Тэрийг бэштэй ямар нэгэн арга болоод принтлээд эсвэл утсан дээр татаад тэг байн хараад яваараа. Тэр суур үгэл байхгүй бол ерөөсөө хэл сурна, солонгос хэл сурна гэсэн хэрэглэн гэсэн тийм ойлголт байхгүй шүү. Тэр үгэн дотор энэ жилпан гэдэг үг байгаа. 교실 гэдэг үг байгаа. За ер нь тэгээ хаач хідээс хэрэглэгдэх тийм юу үгнүүдийг би 2-3 жил үгийн хичээл заасныхаа туршлага дээр үндсэн дээр тэр үгнүүдийг ингээ шүүж гаргаж ирсэн. Фильтрдэж гаргаж ирсэн. Тийм учраас тэрийг та нар маш сайн хэрэглээрэй, хэрийг нь гаргаарай. Тийм хэрэггүй үг тэр дотор байхгүй. За. Тэр үйл өгүүд нь бас Тунсэн яасан гинэ? Үйл өгүүд нь бас хэрэгтэй үү те? Мэдээж. Ер нь хэлний гол үг нь үйл үг байдаг штэ. Үйл үг нь гол байдаг байхгүй юу? Тийм учраас нөгөө Ганбаатар гээд Исханбаатар гаргасан уу хин гаргасан байлаа да нэг хэсэг ч одоо юугаар гэдэг байлаа штэ. Нөгөө англи хэл сурах хүмүүс аюул болж хахад англи хэл модонд орж хахад 250 үг байдаг үлээ дээ. Үйл үг. Тэрийг л чэйжилчих юм бол яг ингээд эзэмшчих юм бол чэйжлэх биш эзэмшчих юм бол англи хэл сурна гэсэн үг гээд. Тэр чинь бас тийм оргуу хоос юм биш байхгүй юу? Солонгос хэлний хувьд ч гэсэн миний өгсөн тэр нэг 200 хүрэхгүй дээ. Тэгтэн үйл үг. Тэгээд дээрэс нь тэр нэр үг. Тэгээ хэдэн тэмдэг нэр. Тэрийг чэйжилчих юм бол тогтоочих юм бол өөрийн болгоод эзэмшчих юм бол ерөнхийдөө солонгосоор ярихад ойр зургийг ярихад саадгүй болно гэсэн. Тэгээд дээрэс нь дөрмөө мэдчихэж байгаа, бүтцээ мэдчихэж байгаа юм чинь тийм ээ. Төгсгөлийг мэдчихэж байна. Асуух, ярих хоёроо ялагчж байна. Дээрэс нь хүндтгэлийн төвшнгөө мэдчихэж байна. Тэр ингээд анхын шатны яриа боломжтой болно гэсэн. Асуудалгүй болчихно гэсэн. За. 선생은 집에 있습니다. 흰, 한, 야간데 이게 선생 집에 있습니다. 자, ойлгосон гэж найдаж байна. Солонгос хэлтэй бол хүмүүс учраас. За. Дараа нь 가방에 책이 있어요.
Энэ 있습니다 гэхээр дээд хүндэтгэлээр ярьж байна тийм ээ. 있어요. зүгээр 어요 гэх юм бол жирийн хүндэтгэлээр ярьж байна тийм үү? За, юун дотор юу байгаа юм бэ? Юун дээр юу байгаа юм бэ? Чүгэнд пенал гэсэн үг. Энэ нэг нь орчуулад өгчөрөө. Чүгэнд байгаа. Цүнхэн ном байна тийм ээ? Цүнхэнд ном байна. Кабан. Кабан гэж хамгийн ихэнд байна уу? Нөгөө үгийн? Тийм ба. 가게 가방 인터게 явуулж. 자, дараа нь яасан? 방에 책상이 있어요. Өрөөнд ширээ байна. өрөөнд ширээ байна. Энэ 책상 хоёр холбоотой байгааз. Энэ ямар ширээ вэ? Хичээлийн ширээ. Номын сан. номын ширээ. Хичээлийн буюу номын ширээ. Яагаад гэвэл чек зүг ортон байгаа. Хоолны ширээ гэвэл яах вэ? Шигтаг гэдэг байхгүй юу? Шигтаг. 밥상. эсвэл солонгосоор бол 밥상. 밥상. 상. ширээ гэсэн толорж сан, 식상, 밥상. эсвэл ганцын үгээрээ бол хоолчин шиг байхгүй юу? Энэ хоол гэдэг үгийн солонгос буюу уугуул үг нь паб, ганцын шиг байхгүй юу? Ханцаар нь хэлэх юм бол шигтаг. уугуул үгээр нь хэлэх юм бол 밥상. 밥상. Шиг хоол гэдгийн шиг энэ бол. Тийм учраас яг уу 식사 хоолтой холбоотой үг 식당 ингэ явж байгаа шүү дээ. Тэгэл юу гэдгийг тийм ээ? шиг юу гэдэг юм уу ингээд дуршил хоолны дуршил гэх юм ингээд. Хоолтой холбоотой юм болохоор шиг болохоор хоолтой холбоотой байна. 자, 여기서 보면 자, энэ бол маш хэрэгтэй үгнүүд. Ямар үг вэ? Яа 누구 어디 요 king 한 асуулт байгаач. асуух төлөөний үг. Юу, хэн, хаана. Эднийг бол та нар мэдчихэж байгаа. Баянга тулгуурдаг үг мөн үү? Ирми мошимника гэдэг ч юм уу тийм ээ? Игоши мошимника. 누구 입니까? 어디입니까? 어디에서 왔습니까? 어디에 갑니까? 어디에 있습니까? гэх мэт асуултад тулгарч байсан солонгост байгаа хүмүүс гэдэг нь бол тодорхой. За гол асуултны үг. Англиар бол what, who, where. WH question гэдэг юм уу? Юу, хэн, хаана. Үндсэн асуултад гол асуух үг. За 누구 гэдэг дээрээ нэг асуух нөхцөлөө залгаад 누구 입니까? Ингийн байгаас ерөөсөө 누구 гэдэг дээр асуух нөхцөлөө залгалаа. 누구 입니까? хинбэ болно. 누구예요? Энэ ялгаа нь юу вэ? хинбэ гэж асуух. хүндэтгэлийн төвшнөөр ялгаад байгаас. Дээд хүндэтгэл нь та хинбэ? Нэгсэндээ та хинбэ гэж асууж байвал 누구 입니까? хинбэ гэж асууж байвал жирийн хүндэтгэлээр асууж байвал 누구예요? 누구입니까? 누구예요? 신진이 하진. Энэ хүндэтгэл хэрэглэхгүй бол яах вэ? хүндэтгэл хэрэглэхгүй бол үл хүндэтгсэн одоо мэдээж ярьж хүндэтгээгүй гэдэг юм ээ. Хүндэтгээгүй гэдэг мэдээж одоо хуулийн арга хэмжээ авахгүй л дээ. Гэхдээ л хүний харилцаан дээр хүндэтгэх ёстой, хүндлүүлэх ёстой хүнийг нь хүндэхгүй болохоор яах вэ?
хүний үл хүндэтгсэн хэрэг болно гэж нэгэсэндээ харилцааны тал дээр алдаа гарна гэсэн үг. Хөгшин хүмүүсийн хүндлэх. Ерөөсөө солилцоогчд дахиад асуугаа. Хөгшин хүмүүсийн хүндлэх юм одоо монголоор гуа гэдэг юм уу? Заавалчгүй хөгшин гэж болохгүй. Заавалчгүй хөгшин натар хязгаарлагдахгүй. Нас, албан тушаал, өөр бусад юу гэдгийг тийм ээ? Харилцаа гэх мэтийн маш олон талталтай зөвхөн насаар хэмжигдэхгүй. Жишээлх юм бол одоо юу гэдгийг огт танихгүй хэдийгээр насаар дүүрчихсэн огт танихгүй хүнийг бол имнидаас имнидагаар ярьдаг солонгосчууд. Яагаад гэвэл тэр хүний хэнийг мэдэхгүй учраас өөр хүндэтгэж байгаа юм тэр. Зүгээр багшаа олон нийтийн өмнө бүгдийг хүндтгэхэд тарьцчул яах юм? Амар. Буруутах юм байхгүй. Ер нь тэгдэг солонгосчууд. Тэрийг шийдсэн байна. Ер нь ингэдэг байхгүй юу? Харилцаа штэ. Яриа бол ерөнхийдөө имнидаас имнидагаар эхэлдэг байхгүй юу? Хамгийн эхлээд анх уулзаад 누구 십니까? 저는 누구 입니다. 어디에서 왔습니다. 무슨 일을 하고 있습니다. 이게 입니까 гэж яриад 입니까 гэж асуудаг байхгүй юу? 몇 살입니까? 가족이 있습니까? 무슨 일을 하십니까? тэгээд яг ингээд яриад ирэнгүүтээ яг ингээд ойртоод харилцаад ирэнгүүтээ аюу болдог байхгүй. 뭐라고 하셨어요? 이게 뭐예요? 이게 밑에 ингээд аюу жирийн хүндэтгэлээр явдаг байхгүй юу? За тэгээд сүүлдээ бүр ингээд нин угу болж эхэллээ. Бүр ингээд аюу болж найз нөхөд болж эхэллээ. Тэгээд нэг дараа шийд юм үү те эдэн сарын дараа байдаг юм уу? Тэр тохиолдолд зүгээр шууд хүндэтгэл байхгүй. 언제 왔어? 잘 갔다 왔어? 뭐 해? 어디 갈까? 이렇게 밑에 ингээд юу болдог байхгүй юу? Хүндэтгэлийн бос болдог байхгүй юу? Тэр хүндэтгэлийн хэлбэрийн цаана иймэрхүү олон тал байдаг гэсэн үг. Насны чинь байна, албан тушаал ажлын харилцааны чинь байна, өөр бусад талын харилцаач байна гэсэн үг. За. 누구 입니까? гэж асууя. эсвэл 누구예요? гэж асууя. 이 사람이 гэж болно шүү дээ. 이 사람이 누구입니까? гэж асуу자. өөрөөс чинь. Тэгвэл яах вэ? Та нар юу гэж хариулж болох вэ? Ямар хувилбарууд байж болох вэ? 제 친구입니다. 우리 어머니입니다. 우리 동생입니다. эсвэл 동생이에요. 지금 어떻게 돼? 우리 아버지의 친구입니다. ойлгож байгаа тийм ойлгохгүй асуугаарай. 제 친구의 동생입니다. 제 친구의 동생입니다. найзынхан найз маань дүү. Тэний маань тэр. За. Багшаа ихч дүү юу гэлээ? Ямар тохиолдолд? Жишээлбэл ах дүү гэдэг 현재 гэдэг штэ. Тэр шиг нөгөө ихч дүү юм бол 현재 자매. 자매 гэхээр ихч дүү юм уу те? Тэ эмэгтэй хүмүүсийн хувьд ярихдаа 자매 гэд эрэгтэй хүмүүсийн хувьд ярихдаа 현재 гэж ярьдаг. За. Тэ. Ялангуяа цуглааны орчинд бол маш их тэгж дандаа тэгж хэрэглэдэг. Хан дүүс. Энэ бол солонгос нийгмийн нэг юу юм л да. онцлог гэж ойлгож байна. За. 무엇을 합니까? 무엇 гэдэг үгээр гол асуулт нь 무엇을 합니까? Тийм үү? Дэд хүндэтгэлээр ярьж байна. юу хийж байна вэ? 무엇을 합니까? 우리는 지금 무엇을 합니까? 하루자라 бүгдээ. 무엇을 합니까? 우리는 지금 공부하고 있습니다. 공부하고 있습니다. 한국어 공부하고 있습니다. 한국어를 공부하고 있습니다. 한국어 공부를 하고 있습니다. 이게 밑에 한국어 공부합니다. 한국어를 공부합니다. 어디에 갑니까?
хариулаад үзтээ. 어디에 갑니까? 집에 갑니다. 집에 갑니다. 공장에 갑니다. 몽골에 갑니다. 좋아요. 좋아요. 자, тэгэхээр штэ таны зүгээр энэ 무엇, 누구, 어디 гэсэн энэ үгнүүдийг өөртөөгөө холбо. 무슨 말이냐? юу гэсэн үг вэ гэхээр хүн боддог үстэй. Та нар одоо бодож байгаа. Би юу хийгээд явна? Би юу хийж байна вэ? 이 한국에서 나는 өөртөө ярихдаа 나는 뭐 하고 있습니까? 뭐 합니까? 무엇을 합니까? Энэ асуултын тийм ээ. 무엇을 합니까? үнээр өөрөөсөө тэгж асуудаг биз? сэтгэл зүрхнээсээ тэрийг солонгосоор асууж. 무엇을 합니까? би юу хийж байна вэ? хийж байгаа юм маань ямар утга учиртай зөв буруу юу? Энэ бодол хөдлөх үг чинь 무엇을 합니까? 손님 хинээс асууж байна шүү дээ. 자야 이들의 무엇을 합니까? 이들이 무엇을 합니까? 지금 무엇을 합니까? 실적으로 요걸 асууж болно шүү дээ. 카톡걸 асууж болно тийм ээ. 무엇을 합니까? 무엇을 하고 있습니까? найзаасаа зүгээр. За найзуудын хооронд бол 뭐 해 гэж асууна шүү дээ. 뭐 해? 자, 어디 갑니까? 몽골이 지금 어디 갑니까? 어디에 갑니까? 어디에 가고 있습니까? 어디로 갑니까? бас энэ ээтэй нэг юм ээгийн оронд руу залгаж болдог. 어디로 갑니까? 어디에 갑니까? дэлхий 세계 하셔 явж 어디에 갑니까? нийгэм 사회 нийгмийг 사회 гэдэг. 사회가 자산은 사회가 지금 약간 필사피인 틀린 асуулт болж болно шүү дээ. 지금 어디에 갑니까? 가고 있습니까? 몽골의 사회가 뭘 거의 асуулт болно тэгвэл 몽골의 사회가 지금 어디에 가고 있습니까? 어디에 갑니까? Гэх мэтээр иймэрхүү өөрийнхөө хувьд асууж болно, нийгмийн хувьд асууж болно, дэлхийн тагны хувьд асууж болно. Энэ байдлаар өөртөө ярьж болж байгаас хүнтэй ч ярьж болно. Өөртөө ярина гэдэг хэл сурах маш сайн арга. Яагаад гэвэл чамайг өөрийгөө чи сайн сонсно шүү дээ. Өөрөө шин шүүмжлэх хүн байхгүй, тийм ээ, дургуутах хүн байхгүй. 그리고 тэгээд тэгээ юу хэлэх гэж байгаа юм чи 잊어버렸어. 네. 꿈이 있잖아, 꿈 гэж юу вэ? Мөрөөдөл. Dream. мөрөөдөл байж болно. Нэгдүгээр утга. Хоёрдугаар утга нь зүүд байхгүй юу? Зүүд. Энэ Солонгосч бай, англи хэлээрч бай, солонгос хэлээрч бай, англи хэлээрч бай. Энэ зүүд мөрөөдөл хоёр нэг үг гэдэг байхгүй юу? Зүүд мөрөөдөл. Тий, зүүд мөрөөдөл хоёрын нэг үгээр илэрхийлдэг байхгүй юу? Dream, dream мөрөөдөл. Тий. Зүүдийг шилдэг, мөрөөдлийг шилдэг. Гэхдээ зүүд мөрөөдөл хоёр чинь нэг юм болж таардаг байхгүй юу? Одоо солонгосоор зүүдэлчих юм бол зүүдэлсэн гэж ярих, зүүд гэх юм бол гүмэлгүдаа гэдэг. Гүмэлгүдаа гэвэл шүн өнгөрсөн шин зүүдэлсэн
эдсэн тохиолдол гэдгийг шилж болно эсвэл нөгөө мөрөөдөх гэдгийг шилж болно. Алс холын мөрөөдлийг. Гэтэл монгол хэл дээр зүүд мөрөөдөл хоёр бол тис өөрөөц өөр ойлголт гэж. Тий. Энэ бас сонио. Яагаад Ер нь жоохон салгадаг тий. тий. Зүүд мөрөөдөл хоёрыг нэг юм гэж үзэж байгаа юм. Америкчууд, солонгосчууд хоёр. Гэтэл монголчуудын хувьд бол зүүд мөрөөдөл хоёр бол өөр шүү дээ. За. Тэгээд гүм гэж би ярих гэж байна би. Нэг юм санаанд ороод. Та нар солонгос хэл дээр ярьж зүүдэлж үзсэн үү? Зүүдэнтэй солонгосоор ярьж үзсэн үү? Үгүй. Нэг хүн ер нь нэг хэлийг их удаан судлахаар тэрийгэ зүдэлдэг чирмгээр ярьдаг шүн ойронд. Зүүдэндээ солонгосоор яриад тийм бол үнэхээр хэл сурж байгаа нь тэр гэж. гэсэн. Хэл сурах хүсэлтэй байна гэсэн үг. Үнэхээр манай би оюутан байхдаа хөдөөний оюутан. Хөдөөний хоёр найзтайгаа гуруулаа амьдардаг байсан. Тэгээ манай нэг би яг нэг ганц хоёр курсын ах байсан л да. Гэтэл нөгөө нэг найз маань болохоор нэгдүгээр курс байхгүй юу. Тэгээ би та нарт нэг ярьдаг байсан да. Өмнөх хичээлүүдээр ярьж байсан. Мянгаар нь чийжилдэг гэж үгийг тийм үгийн ном байдаг байсан. Тий, хэдэн оны дотор чийжилдэг тийм ном байдаг байсан. Тэгээд deletion change нөгөөд болчих. Яг ингээл автоматар change. Тэгээд change байхдаа нэг нөгөө нөхөр чинь харин нөгөө нэгдүгээр курстэл байсан байхдаа зүүдэндээ ярьж шүү. Солонгосоор. Тэгээ би бодож байсан байхгүй юу? Энэ гайхал солонгос хэлийг сурах нь дээ гэж. Үнэхээр сурах юм байна да гэж сурах хүсэлтэй байгаа юм байна. Тэгээд тэр нөхөр яасан шүү дээ. Солонгос хэлийг сурсан да. Сургуулийн 2 дугаар курсээс эхлээд ломын санд ажилд ороод тэгээд 3 дугаар курсээс 3 4 дугаар курстэй захирлын юунд ороод өрөөнд ороод судлага болоод орчуулагч болоод тэгээд төгсгийгөө дараа боловсролын яамд ороод боловсролын яамд байж аваад солонгос төрөл Йонсэд сураад Йонсэд очсохоо дараа ингээд явцсан. Тэгэхээр зүүдэлж байвал та нар зүүдэлж байвал үнэхээр зүүдэлтлээ хүсэж байвал та нар солонгос орчинд байгаа шүү дээ. Монголд байгаа хүмүүс сурж болоод байдгийн. Бид нар бол Монголдоос орсон хүмүүс. Ямар ч тийм орчин байхгүй шүү дээ. Тэгээ ном харлаас орсон гэсэн үг. Гэтэл та нар чинь бүхэл бүтэн солонгос орчинд байна гэхээр солонгос хэлийг хэд дахин хурдан хэд дахин үр дүнтэй сорж болно. За. Хамгийн сүүлд Мажимагро үгүйсгэл гэдэг нэг юм байна. Үгүйсгэж болно өгүүлбэрийг тэггээгүй, ингээгүй, тэгэхгүй, ингэхгүй. Үл тэгнэ, эс тэгнэ. Нэг юм дээр үгүйсгэнэ. Тэр үгүйсгэлийг яаж солонгос хэлэнд хэрэгэлдэг юм бэ гэж. За. Ан гэж шууд хэлж болно. Ан ногоо. Юу? Ан 먹습니다. гэж хэлж болно. Хэрэгжилжсэн үү юм уу? Хэрэгжилжсэн болно. 안 갑니다. 안 해요. 안 해. гэмтэй. гэж урд нь ана гэдэг үг урд нь оруулах байдлаар хэрэгжилж болдог. 저는 몽골에 안 가요. 한국에 안 가요. ингэж хэрэгжилж болно. 안 좋아요. 기분이 좀 기분 속 갔을 때 기분이 안 좋아요. 육수고 속 기분이 안 좋아요. 왜? Кизана мо. 예. жишээ нь би өнөөдөр ажил дээрээ үйлдвэр дээрээ ч гэдэм үү, компани дээрээ ч гэдэм үү, 과장님하고 싸웠어.
захиралтайгаа муудалцсан тийм. Захиралтаа загнуулсан. Тэгвэл яг уу ажлаас сарахтаа Кибуны захирал нь яасан? Монгоорэ К гэж хэлсэн. Тэр ягаа. Тий. Ирнаагүй ирэл мотанда. Тийм бол яг уу Кибуны ан 좋아요 вэ? эсвэл найзтайгаа. За, ингэж ан гэж хэрэгжилж болно. Ан. Энэ бол харцсангүй хэмбэр. Ингээ. Мөн чи анта гэдэг нөхцөл залгаж илэрхийлж болдог. Чи анта. 가지 않아요. 저는 공부를 하지 않아요. 맞습니다. 영어 공부. 앵글이겠지, 영어. 하지. 이나 하다 гэдэг 하지 않아요 гэж болгочих. Ингэж яаж болно, үгүйсгэж болно. Ард нь залгах байдлаар, нөхцөл байдлаар. Энэ тохиолдолд яах вэ гэвэл адилхан л утгатай. 저는 영어 공부 안 해요 гэдэгтэй адилхан гэсэн үг. 하지 않아요? 안 해요. адилхан л би хийхгүй хийдэггүй гэсэн үг. Гэтэл энэ 영어 공부를 못해요 гэж байна. 못해요. чадахгүй. Энэ хэдийгээр энэ болохоор ерөөсөө чаддаг ч байсан чадахгүй байхаас хамаарахгүйгээр өөрөө хүсээгүй гэсэн үг. Хийхгүй байгаа. Хийхгүй. Зүгээр л хийгээгүй. Би англи хэл үзэхгүй байна. Үздэггүй. Гэж Багшаа гүмбүрэл гэхээр жоохон олон тоон дээр ордог л байдаг лээ. Хичээлүүд гэдэг лээ. Үгүй. Зүгээр л заах. Одоо зүгээр 공부하다 гэд дангаар нь хэлж болно. 공부합니다 гэд. Тэр тохиолдолд 영어 공부합니다. 영어 공부합니다. гэж хэлж болно. Энэ тохиолдолд 자, 우스크레 시티메 공부하지 않습니다. 하지 않아요. Энэ тохиолдолд яаж байна гэвэл 공부 гэдэг дээрээ хатаа нийлүүлээд 공부 гэдэг маань өөрөө үйл үг болчихж байгаа байхгүй юу? Өөрөө үйл үг. 공부하다 гэсэн үйл үг болчихж байгаа байхгүй юу? хичээллэх гэдэг. 영어 공부를 하지 않나요? гэсэн тохиолдолд 영어 공부 гэдэг нь нэр үг болчихж байгаа байхгүй юу? хата гэдэг нэг өсөндө дангаараа үйл үг болчихж байгаа байхгүй юу? Монголоор ингэж болно доо. хичээллэх гэж хэлж болно үү? Ямар нэг ямар хичээллэх. Хичээл гэдэг маань өөрөө хичээллэх гэдэг үйл үгээр хэрэглэгдэж байгааз тэрнтэй адилхан 공부하다 гэх юм бол нийлүүлээ хэлэх юм бол. Гэтэл яг уу хичээл хийх гээд хоёр үг болгоод хэлж болно үү? Хоёр гишүүн болгоод. Яг тэрнтэй адилхан. Зүгээр хичээлж байна гэсэн тохиолдолд англи хэлээр хичээж байна гэсэн тохиолдолд энэ хичээлэхгүй байна гэсэн тохиолдолд 공부하지 않습니다. англи хэлний хичээл хийхгүй байна гэсэн маягаар хэлсэн тохиолдолд 영어 공부를 энэ тохиолдолд энэ 공부 гэдэг нь нэр үгээр орж ирнэ гэсэн үг. Тийм учраас ард нь тусах нэр үгийн араас залгадаг хэмчээрэл гэдэгтэй адилхан нэр залгаж ирнэ гэсэн үг. Аль нь хэлж болно л гэсэн үг. Хичээл нь гэж хэлж болно эсвэл зүгээр хичээл хийх гэж хэлж болно гэсэн үг.
хадаа гэдэг үгийг тусна үйл үг болгоод гүмбүрэл хадаа гэж хэлж болно. Эсвэл нийлүүлээд нэг үйл үг болгоод хичээллэх гэдэгтэй адилхан гүмбү хадаа гэж хэлж болно. Энэ бол утгын хувьд ялгаа байна. Манай хаа юу гэж унших уу те? Хэгийн дуутах уу те? Тий. Тодн гүмбү хадаа, гүмбүрэл хадаа. За мут гэдгийн тохиолдол мут хэё гэдгийн тохиолдол яа гэм бэ гэхээр чадахгүй, монголоор бол чадахгүй. Хэдийгээр өөрийнхөө хүслээс нь хамаарахгүйгээр чад болоогүй гэсэн үг. Ямар нэгэн шалтгаанаа. Хүсчээсэн ч гэсэн болоогүй гэсэн үг. Дад утга агуулдаг. Нан моте. 나는 저는 한국어를 못합니다. 그것을 이 чадахгүй, солонгосыг чадахгүй, өөрөө хүссэн чадахгүй. 저는 한국어를 안 해요. 그것은 тохиолдолд яг үгээр тэр солонгосыг мэддэг байж болно, чаддаг байж болно. Тэр хүн өөрөө үгүй гэдэг байгаа. 한국어 공부를 안 해요. гэвэл солонгос хэлээр хүсчээсэн ч үгүй гэсэн үг. өөрөө хүсэхгүй хийхгүй гэсэн үг. Хийхгүй шийдсэн гэсэн үг. Тэгэхээр 안 갑니다, 못 갑니다 хоёрын хооронд ялгаа байгаас 저는 몽골에 안 갑니다. тийм бол би Монгол явахгүй. Нэг явах хүсэл алгаа. 몽골에 못 갑니다 гэх юм бол магадгүй тэр хүн хүсэж байгаа ч гэсэн боломж олдохгүй байх, чадахгүй байх гэсэн үг. Хүсэж байгаа юм чадахгүй. Тэгэхээр бидний хувьд бол яг уу? Яг бидний хувьд 몽골에 안 갑니다 байх уу, 못 갑니다 байх уу? Ихэнх тохиолдол. 못 갑니다. 못 갑니다는 за гацаа 안 갑니다 гэдэг нь шүү дээ. Яваад өгөөч гэж гоосон явахгүй нь шүү дээ. За. миний хувьд ялгаа байхгүй, 못 갑니다. зардал байна тийм ээ нэгдүгээр. 비행기표 зардал 비싸요. зорилго 시간이 없어요. 일을 해야 돼요. 공부해야 돼요. 뭐 해야 돼요. 이 учраас 못 갑니다. миний хувьд бол 연말하고 왔어요. 오늘인데 몽골에 가면 가고 싶죠. 가고 싶어요. 근데 못 가요. 가고 싶어요. 근데 못 가요. 이제 민이들 힐하고 있다. 가고 싶은데 못 갑니다. 가고 싶은데 못 합니다. 힘들. 자, энэ бол үгүйсгэх аргууд хэлбэрүүд. За, ерөнхийдөө иймэрхүү. Бид нар өнөөдөр яав гэвэл өгүүлбэрийн төрлүүдийг үзсэн, хүндэтгэлийн хэлбэрүүдийг үзсэн. Хүндэтгэлийн дээд хүндэтгэл, жирийн хүндэтгэл, хүндэтгэлийн бус. Дээрээс нь үгүйсгэх. Хүнээс асууж болно тийм ээ? Тийм үү, үгүй юу, явсан уу, ирсэн үү, хийсэн үү? Асууж болно. Эсвэл захирч хүсэж болно. Тэгээрээ, ингээрээ, тэг инг. Эсвэл үгүйсгэж болно биз? Тэгээгүй, ингээгүй, тэгэхгүй, ингэхгүй. Үгүйсгэл дээр асуулт байж болно. 영어 공부를 못 합니까? гэж асууж болно. англи чадахгүй байна уу? зүгээр мот 해요 гэж асууж болно. Гэрийн үнэтгэлээр 해요. болно. Тэ. За эдгээр бүгдээрээ захирах хүсэх биш. Асуухч вэ, хөөрнөгч вэ, үгүйсгэгч вэ? Тагуудаар хувирж болно. За энэ цагийн дараа энэ цагийг дараагийн хичээлдээ бид үзэх болно. Цагийн талаар. Энд за цагийн нөхцөл дараа үзэх. За ингээ өнөөдөр хичээл өндөрлөе.